900-аар сонсож байна. Манай гэрт нэг хүн орж ирээд намайг буудчаад инээгээд зутаагаад явчлаа. За та тайван бас дээрээс нь тодорхой яриарай. Би буудуулсан маш их цус алдаж байна. Чамтай яаж тайван ярьдгийг. За та хэрэгтэнгийн гадаад шинжийн дүрслэлээр ирэлээ хэлээрэй. Тэр өндөр гадуураас савих хүмүүссэн бас дээрээс нь маш царайлаг байсан. Энэхүү учир бүтээлэг дуудлага нь 1984 оны 3 дугаар сарын дунд үед шөнийн 3 цагт 911-т иржээ. За энэхүү хэргийг үйлдсэн энэхүү царайлаг залуугийн түүхийг игдүүлээ судалцгаая. За энэ хүнийг Ричард Рамирес гэдэг бүх Лос Анжелес байдаг Техас гаралтай энгийн нэгэн айлын 5 дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Ричардыг 12 настай байхад үеэлэх нь Вьетнамын дайнд явсан байдаг. Төд удалгүй ах нь дайнаас эргэж ирэхдээ Ричардад хүн алж байсан зураг харуулж бас дээрэс нь вьетнамчуудыг яаж алж тамалдаг байснаа Ричардд нэлээдгүй гайхуулсан байдалтайгаа ярьдаг байж. Зөвхөн хүн алсан тухай яриач зогсохгүй түүнд Вьетнам эмэгтэйчүүдийг хэрхэн хүчирхийлдэг байсан тухайгаа ч ярьдаг байсан. Эннээс хэсэг хугацааны дараа Ричардын нүдэн дээр үеэлэх нь өөрийнхөө эхнэрийг буудан аслаар Ричардын доторх заван юмс хэрэгдэг. Үүнээс цааш энэхүү бичлэгийг үзэхэд та бүхэн маш сайн бодорой. Учир нь түүний хийсэн хэрэгүүд рүү орцгоё. За саяжингаа текст уншлаа. Одоо ингэж гоё өөрийнхөө ярий. Түүний хийсэн хамгийн анхны аллага 1984 оны 4-р сарын 19 настай Мэй Лиу хэмээх охиныг хүчинтэж бас тэрээс нь тогон зөвхөж алсан байдаг. 1984 оны 6 сарын 18-нд 79 настай Жени Винкок гэртээ ганцаараа амьдардаг байжээ. Гэтэл ойр гэрийнхэн цонхоор нөгөө нэг Ричард ч орж ирээд хүчинтэж бас тэрээс нь хүзүүгийг огтлж алсан. 1985 оны 3 дугаар сарын 27 Зазара гэр бүлийн аллага. Ричард нөхөр Винсентийн бууз чөнөө түүний эхнэр Максимыг нөхрийнх нь цогцсны хажууд хүчинтэж эхэлдэг бөгөөд хүчинтэж байх ёстойг биеийг нь зүсч тамлаж хажуугаар нь хоёр нүдийг нь суугалсан байдаг. Тэгээд ч зогсолтгүй цагдаа нар дараа хэргийн газар дээр ирэхэд тэр хоёрын цогцсны хажууд сатанд өргөл барьсан байдаг. Ерөнхийдөө бол Ричард сатанист байсан гэсэн үг. Цагдаа нар Ричардын тухай маш олон баримт байсан. Хурууныхээ, ДНХ болон хамгийн гол нь түүний зураг байсан. Тухайн үед Лос Анжелест 13-аас дээш хүн амны хэрэг 20-оос дээш хүчин бүртгэгдсэн байсан. Цагдаа нар өдөр болгон радио болон зурагтаар нэг иймэрхүү мэдээлэл цацдаг байсан. Анхааруулга өндөр хар устай, буржил устай хэн нэгэн итгээд танаа гэрээшээс анхаар хараад байвал гэс 911-ээр залгахыг хүсье. Орой болон унтахынхаа өмнө хаалга цонхоо сайтар битүүлээрэй гэж зөвлөе. 1985 оны зуны дунд үе. Ричард 6 настай нэг охиныг шөнөөлөр гэрээс нь олгааж хүчинтсэн байдаг. Уг охины нэр болон царайг нь нууцлсан байдаг ба Ричардын хийсэн хамгийн жигшүүртэй хэрэг гэж тооцогддог юм байна. Гэхдээ азар уг охиныг Ричард алаагүй байдаг ба хүчинж дуусчаад зүгээр л хайцсан байдаг. ДНХ-гийн шинжилгээгээр тэр охины биеэс Ричардын ДНХ илэрсэн байдаг. 1987 оны 6 дугаар сарын 27 79 настай Жана Белл. Энэ нэгний гэртээ ганцаараа унтж байгаад Ричард орж ирж зодож хүчирхийлж амаар нь биологийн ижил хийлгэснийхаа дараа хутгалж алж хамгийн жигшүүртэй нь үхсэн хонж гисэн цогцтой биологийн ижил хийсэн байдаг. 1984 оны 2 сар бас л нэг 6 настай жоох охин цэцэрлэгийнхэн үүднээс хулгайлж хүчинтэж бас дээрээс нүхэггээд хогийн пүнкрийн айжууд үлдээсэн байдаг. Тухайн үед өвөл болж байсан ба Ричард хөлдөөд өгөх байх гэж тайсан байдаг. Энэ хэрэг нь Ричардыг шоронд орсонхоо нь илэрсэн бөгөөд тэр бүр хамгийн аимшигтай энэ хэрэгээ өөрөө хүлээн зөвшөөрж хэлсэн байдаг. Бичлэгийн эхэнд Ричардыг үнэхээр ухаан муутай гэж хэлж байсныг санаж байгаа ах. Тэрний баригдсан явдал нь энэ аллагуудтайгаа харьцуулбал үнэндээ л тэнэг ичмээр хэрэг. Юу болсон бэ гэвэл Ричард 1985 оны 8 дугаар сарын 31-нд Нью-Йорк хотоос Лос Анжелес сут руу галт тэргээр ичгчгүүгээр өдрийн цагаар явсан байдаг. Гэхдээ Ричард одоо өөрийгөө Супермен гэж бодсон юм байна. Зүгээр нэг нүдний шил зүгэл хүнд ч танигдахгүй гэж бодсон юм шиг байгаа юм. Ричардыг галт тэргнээс буух үед хүмүүс анзаарч энэ нөгөө нэг алуурчин ч байна гэд бүгд дарж авсан. Гэтэл өнөө нэг цуврал алуурчин аимшигтай Ричард чинь зүгээр нэг өмдөндөө шигээд уйлал аврал ирээ гуйж байсан. Хүмүүс цүүнийг зодож алах гэж байхад цагдаа нар ирж Ричардыг авардаг. Америк нэгдсэн улсын хууль миний бодлоор Ричардад хэтэрхий зөөлөн хандсан юм шиг санагддаг. 13 удаагийн хүн амны хэрэг, 11 удаагийн хүчингийн хэрэг, насан туршгүй 2-2 хүүхэдтэй биологийн хичээл хийсэн. Тэрч болоогүй 79, 85, 83 настай маш их хөгшин эмэгнүүдийг хүртэл хүчинтэж байсан.
Ричардыг баригдсан дараа түүний бас дээрэс нь маш олон хэрэгүүд илэрдэг. Тэр зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй маш олон эрчүүдийг хүчинсэн байдаг. Гэхдээ эр хүндээ хайртай гэдгээр манай хүн нэг нь ч алж байгаагүй. Америк нэгдсэн улсын шүүхээс Ричард зөвхөн 20 жилийн ялгаанаас зүгээр цаазаар авчихгүйсэн юм уу те? Миний бодлоор энэ Ричард 20 байтугай 50 жилийн ялч багтахаар сонсогдож байна. Гэхдээ хамгийн амар энэ нэг Ричард ч 20 жилийнхээ ялгыг дуусгаж чадахгүй шорондоо ясаа тавьсан байдаг. Тэр 2003 онд илгэний хор тавдрыг болмоос там руу явсан юм. Зя тэгэхэд энэхүү бичлэг таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe-аараа дэмжиж өгөөрэй. Бас дараагийн бичлэгээр юу үзмээр байгаа комментцэгт бичээрэй. Баяртай. Like I don't care, baby, by the way.